хүний амьдрал чинь жижиг шажиг янз бүрийн юм байна шүү дээ. Тэгээд янз бүрийн юмараа л барьцаанд ордог юм байл. Тэгээд Монгол улсын их хурлын гишүүн ард түмнээс сонгогдчихад Конопо өөрөө мэдж дарж чадахгүй болчихор чинь Монголын төрийг хэн удирдах байгаа юм гэж асуусан шүү дээ. Маш олон удаа асуусан. Ингэж одоо энэ Монгол улсын төрийн тогтолцоог унгааж байгаа. Тэгээд маш цөөхөн би энэ бүлэглэл гэж хэлээд байгаа шүү дээ. Цөөхөн хүний гарт энэ тоглоом нотчих. Хүн харахад 76 байгаа мөртлөө тэнд ямар ч 76 байхгүй. Конопо дарч чадахгүй. Хэлснийхэн дагуу дарна. Шудраг ус зүйлүүд их болчиход байгаа Монголын. Одоо 35 тэрбум төгрөг гэдэг чинь бол мөнгө үстэй бас л 35 тэрбум төгрөг. Гадаадын нэг нөхөр Кинчино Капла гэдэг нөхөр 35 тэрбум төгрөг тэр нөхрийн татврын өрийг өршөөгөл явуулчихдаг. А тэгсэн мөртлөө манай муу ганс өгч нь гадаа энэ өвлийн хөтөн болж байна. 1 тонн 200 мянга болчиход байгаа нүүрсийг 80 мянган төгрөг болгосныхаа төлөө одоо ингэж шорон суугаад байна. Энэ бол арай хэтэрнэ. Би тэгтээ өмнө нь ягаад дуурдаг вэ гэхээр би өөрөө ингээд Монгол Улсын ерөнхий сайд төрийн 3 өндөрлөг гэдэг нэг нь болоо сууж ирсэн. Хамт сууж явахдаа би бас аргыг энэ болоо зохицуулаад явчих гэж боддог байсан. Их олон юм зохицуулсан. А зохицуулж чадаагүй юм сая миний нэрлээд байгаа юм. Би энэнийг бол зохицуулж чадахгүй. Боломжгүй. Тэрэнд дурвал ажиллаа өгсөн дээр. А ер нь бас ямар яриа гарч ирсэн гэхээр алтууыг одоо өөрийн чи хэлдэг шиг одоо ингээд сайхан үгэн ороод тэгээд бас юм хүм зохицуулвал цаашаага ерөнхий сайдаар явах боломжч байсан. Би тэр замыг сонгоогүй. Тэр миний амьдралын зарчим биш. Нөгөө нэг одоо юу гэдгийг танд анханасаа наад 3 шаардлагыг чинь тавьж исэн тэр хүн маань сансандаа хүрж байгаа юу бас? Ер нь бид нар хин нэг хүний шунлыг үүсгэх гэж амьдарч байгаа юм уу? Бидний Монгол улс орноо улс шиг хөгжүүлээд хүн ардаа хүн шиг амьдруулъя гэж бодож байгаа юм уу? Миний сонголт бол хоёр дахь нь. Би хин нэг хүний төлөө юм уу? Хин нэгэн хүний хүсэл шунлыг хангахын тулд би төрөөгүй. Эсвэл би нэг хэсэг бүлэглэлийн хэдэн мөнгөтэй хүмүүсийн бусдыгаа дээрлэхдэг. Дээрлэхэхдээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг. Би ийм юмыг дэмжих гэж төрөөгүй шүү. Тийм учраас би өөрийнхөө зарчим дээр л үлдсэн. Уржигтэр үл миний хамгийн бага дүүг аваачаад эмэгтэй хүн л дээ 51 настай. Хөрх манай нөгөө мө хаан жимсээс хувийн компани хийгээд тэрнийг аваач шоронд хийцэн. Тэрнийг аваач шоронд хийцэн дараа би гэрт нь очиод манай хамаатан ах дүүнэр цуглаад бас ярьсан. Би тэгээд би өөрийнх гэмтэн хүн шиг орж байгаа байхгүй. Энэ алтуугаас л болоод энэ хавийн хүмүүс ингээд одоо манай дүүнэр хамаатнууд ямар их санаагаар унтсан байгаа юм бол гэж би орсон чинь хөш надад шал өрөг гэсэн шүү дээ. За хоёгаахаа одоо таал бууж өгөхгүй шүү. Хөш надад шал өрөг гэсэн шүү дээ. За хоёгаахаа одоо таал бууж өгөхгүй шүү. За яах вэ одоо нэг маргач нэг 8 мөлий байхгүй. Том ах одоо талигаач болцсон дээ заа 1 6. Би тэд яваач хийсэн ч бид даад байгаа. Эцэст бид одоо энэ Монгол улс гэдэг юмны төлөө ажиллах цаг болцсон байна шүү. Та харин ингээд нэг 2 3 хүн шоронд хийнгүүт арай буугаад өгчих юм биш үстэй гэж. Гэхдээ надад бол хөвгөний хувьд нэг тийм нэмзэглэл байгаа. Яагаад би одоо идэж уудсан бол намайг шалгаж болно шүү дээ. Тийм ээ өмнөхөр энэ хуулийн хяналтын байгууллага чинь би бас хуулийн хяналтын байгууллага бүхэлд нь буруу шамааргүй байна. Гэхдээ хуулийн хяналтын байгууллага дотор миний 4 сард хэлсэн хонгил болцсон. Тэгээ нэг юм хэлдэг. Тэгээ тэд нар тэр тушаалыг биелүүлдэг. Ингэж болохгүй шүү дээ. Хуулийн хяналтын байгууллага шудраг болгоё, сайхан болгоё, хэдүүлээ нэг аятайхан амьдрий. Тэнд байгаа хүмүүс өөрөө бас тэгж бодд юм бэл. Би нэг даргын ингээд даалгавраар дарамтаар ингээд юм хиймээргүй байна. Мянган ийм залуучууд манай хууль хяналтын байгууллагад ажиллаж байна. Тагнуулын байгууллагад ажиллаж байна. Авилгалд ажиллаж байна. Порт хорд ажиллаж, шүүхэд ажиллаж байна.